Хай сайн байцгаана уу? Өнөөдөр имчилгээрээ уусж байгаадаа таатай байна. Ямар удаан бичлэг хийгээгүй юм бэ? Тэгээ 2 сар гаруй баг зугнаас хойш баг бичлэг хийгээгүй юм байна. Тэгээ өнөөдөр нэг бичлэг хийж бодлоо. Өнөөдөр ямар бичлэг хийх вэ гэхлээр unboxing хийх байгаа. За тэгээ удахгүй хичээл орох гэж байгаа учраас хичээл хэрэглэгтүүнийг цуглуулад тэгээ юу авснаа та нарт харуулъя гэж бодоод тэгээд unboxing хийх гэж байна. За тэгээд бичлэгээ орцгоё. Тэгээ хамгийн ихэнд болохоор сургачийн дүрм тувцас байгаа. Тэгээ би энэ жил ахлах ихэнд орж байгаа учраас шинэ дүрм тувцас авахаар шийдээд тэгээ Unipro's авсан байгаа. Unipro маань болохоор айгүй гоё бөөсөрдгөө материалтай, айгүй гоё чанартай, материалын хувьд айгүй сайн гээд судалж байгаа. Тэгээд авсан байгаа. За тэгээд ийм байна. Ийм үлгүүртэй ингээд тэгээд юм билээ. За одоо энийг ингээд задлж үзэх юм бол цахилгаан үзүүлэлт чинь айгүй амар ингээд тоос мос авахгүй уаагаад ингээд хийжүүлэх зүгээр юм байна лээ. Зя ингээд дүрм туцмаар бол харагдчихээн. Энэ тооч мавч нь бол үнэхээр айгүй гоё санагцсан. Ингээд EBS гээ тэгээ Unipro гэдэг гоё тэмдэглэгийг тавиад өгсөн. Тэгээ айгүй гоё материалын надад аим гоё санагцсан. Яагаад гэвэл би нөгөө хүрэн өмсгөө бийг бариад жоохон бие тохгүй болоод шүү дээ. Энэ болохоор айгүй гоё тийм нимхэн тэгээ айгүй гоё бие чөлөөтэй юм санагцсан. Энэ жил би ахлагын дурж байгаа учраас саарл юг өмсөж байгаа шүү дээ. Тийм болохоор нэг юм энэ жоохон өчрөхөө аваад уучлаарай. Энэ гоё энэ жоохон зүйл гоё. Тэгээ энэ дээр бас нэг хөрхөн запас тосч мавчтай заяа товчн байна. Хөрхөн бас форум дээр энэ цагаан сурагч хүмүүс хэрэгтэй. Би болохоор энэ цагаан сурагчийг авсан. Энэ болохоор бас сурагчийн цамц байгаа. Тэгээ 158-аас 164 см-тэй тохирсон. Тэгээ нэг арцмаараа авчихсан учраас шууд өмсөөгүй авсан. Тэгээд ийм цамц байна. Тэгэж бас бүүцэн дээрээ бас өмсөе гэж одоо би урт баймс авсан байгаа. Тиймсээ бонхон юм авсан. Тэгээд дараагийнх нь юу вэ гэхлээр мэдээж охид бид нэр өсвөр насны яаж ажиллагаа нүүрний одоо тэгээ буудан бодог ашигласан шүү дээ. Тийм учраас би нэг ийм Cosegээс яг ийм арьс ажиллагаа мейкап бүтээгдэхүүнийг авсан байгаа. Skin care нь болохоор энэ Niacinamide-ийн 3% орчнолтой юм тонер байгаа. Тэгээ би өчтөр айлдын задлал учраас ингэ харуулчих. Foam cleanser байгаа. Бас адилхан орчнолтой яг ийм 3%. Хэрвээ энэ 3% биш 10% орсон тохиолдолд өдөр тутамдаа ашиглах жоохон хэцүү байхгүй юу? Энэ харин 3% орчихсон учраас өдөр тутамдаа ашиглахад айгүй боломжтой юм серум байгаа. Би ягаад адилхан Niacinamide-тэй серум аваагүй вэ гэхлээр яг багтаар нэрлэх юм бол чинь ярьж байгаа шаад энэ зэрэг магадлалтай учраас чи энэ холиод тасан зүйлийг уулзч надад гэхлээр тэгээ би юм чиглүүлэх тостой нь авсан байгаа. Гэх нь бол айгүй гоё шигшүүлсэн юм лээ. Тэгээ би өчтөр тэрхүүж утсан. Сая бас бүрхсэн. Айгүй зөөлхөн үнэртэй. Тэгээ би энэ жил хөнгөн нүрээ бодъё гэж бодоод ийм куш авсан байгаа. Тэгээ куш мэхлээр Silky Girl-ийн ийм серум кушин гээд өсвөр насны охтууд яг тохиромжтой. Тэгээ ууд аралтын үед болохоор нөх амар бичгсэн. Ерөнхийдөө хөнгөн бүцтэй гэдгээр айгүй гоё зүгээр санагдсан. Будалтайхаа өмнө мэдээж base төрхөн тийм үү. Тийм учраас би ийм primer авсан байгаа. Base primer-ийн ажинах үгээд primer авсан. Одоохон дадлаагүй лацтайгаа учраас энэ яг тестлээд үзсэн чинь гоо тос шиг бас чигшүүлт юм билээ. Бодол барцаахгүй гэж бодоод тэгээд авсан байгаа. За тэгвэл энэ блаш байгаа. Энэ тосон блаш байдаг шүү дээ. Ингээд хөрчдөг. Яг тийм блаш авсан байгаа. Өөрөө блаш авахаас илүү тэгээд энэ илүү амар юм шиг санагдаад тэгээд ингээд энийг авсан байгаа. Энэ чухал нь өөр хичээлийн цүнх байгаа. Тэгээ би энэ жилийн шинэ Jeans Sport-ийн юм цүнх авсан байгаа. Энэ болохоор Улаанбаатар их дэлгүүрийн урд хичээлийн хэрэглэлтгүүн зардаг өдөрлөг бүтээсэн шүү дээ. Тэндээс би 85-аар авсан. Зарим газар 75 гэдэг амтхан байсан ч гэсэн одоо 85-аар тэгээд авчихсан юм байгаа. Тэгээд хатган зэйн дээр хичээлээ хийцэн байгаа. Хичээлэх хэрэглэлтгүүнийг 60 уцтай маа4 хэмжээтэй тооны дэвтэр байна. Энэ дээр ямар хичээл хийх вэ гэхлээр биологийнхоо хичээлийг би их ихтэй хийдэг. Тэгээд ийм том хичээл хичүүлэх зүгээр гэдэг. Тэгээд би болохоор ийм 60 хуудастай бас нэг ийм бодлоор нэг авсан. Тэгээд зураг мураг нэг хамаагүй гэж бодоод би яагаад ийм 60 хуудастай тооны дэвтэр их хэрэгэлдэг вэ гэхлээр ерөнхийдөө нэг зарим их тэмдэглэл хийдэг хичээлүүд дээр энэ нэг мөсөн ингээд энэ олон улсаар ажиллах зүгээр гэдэг. 96 хуудастай ийм 3 ширхэг дэвтэр байна. Яагаад 96 хуудастай дэвтэр авсан бэ гэхлээр
одоо пицца мэрцэг зарим маттэй хичээлүүдээр саяны 60% тэр багтдаг байхгүй юу. Тэгээ яг хичээл харахын оронд нэгэ дуусчихаар чинь хоёрын оронд тэр нэх болоо. Тэгээд зарим нэг бас хичээлээ 96 дээр тэмдэглэе гэж бодоод ийм тэр авсан байна. Монгол хэл уран зохиолыг зарим нэг хичээлүүдэд тэмдэглэхийн тулд монгол хэл тууштай байх хэрэгтэй. Тэгээд би монгол хэл дээр юм цөөхөн бичдэг учраас юм 36 уустай тэгэхээр авсан энэ тууш. Өмнө үед болохоор нэг ийм хөө. За тэр нэг юм хөө. Бид нар дөө бичгээд ихтэйхэн айгүй тийм гоё үзэх хэрэгтэй дээ шүү дээ. Зебрагийн юм үзэх зүгээр юм билээ. Тэгээ би болохоор арай цайвар цэнхрийг авах гэсэн чинь нөгөө запас нь байхгүй учраас запастай нь авъя гэж бодоод ингээд юм запастай нь авсан. Запас нь болохоор 24,000 гэж ирсэн. Үсэг нь болохоор нэг 3,200 гэсэн баха. Тийм. Ингээд авсан байгаа. Би юм тодруулагч байгаа. Хайлайтер, майлайнер гэдэг. Энийг болохоор 10,000 авсан. Сая пенал дотороос харсан юм иштринг байгаа. Иштринг ер нь бол хэрэглээ сурцсан ялчгүй заримдаа алдах гэдэг болохоор штринг ялчгүй хэрэглэдэг юм аа. Тэгээ саяны тэмдрийг авсан чинь бэлгэндэн зүгээр хөөрхөн дурын нэг үзгийг сонгож болно гэхээр би юм үзэг авчихсан юм. Гоё үзэг юм байна. Тосын болгож утсан үзэг юм. Тэгээд ийм пенал сая харуулаг лөө. Тэгээ ийм пенал авсан байгаа. Одоо нэг том болж байгаа учраас нэг хүүхдийн ягаан магаа амар том пенал гэхээс илүүтэй би ийм даруухан цэвэрхэн тийм минималист байхыг илүү үзэж байгаа. Тэр ийм пенал авсан байна. Тэнийг болохоор нэг 12,000-аар авсан баха. Өнгийн харандаа байна. AMG-ийн өнгийн харандаа авсан. Ер нь надад AMG-ийн одоо нэг үзэг бал янз бүрийн ийм харандаа айгу чанартай авшиг санагддаг. Айгу гаралт сайтай, тэг чанартай юм санаасаа л үргээд энийг авахыг зөвлөөд тэгээ би энийг авсан. Тэгээ нэг олон хүүхдэд биш нэг зарим нэг хичээлүүдэд будах хэрэг гардаг шүү дээ. Тийм болохоор нэг ийм 12 өнгийн ийм харандаа авсан байна. За одоо ингээд ерөөхдөө хоосон дуусчихъя. Би хичээлийн хэрэглэгдэх юм бол нэг юм айгу цомхон юм дэвтэрл авсан дөө юм. Энэ зүг авсан байна. Ерөөхдөө хичээлийн юмнууд ингээд болж авсан. Гэтэ одоо бас нэг юм байгаа. Тэр нь юу вэ гэхлээр хичээлийн хэрэглэгдүүнээ ингээд бэлтжиж байгаа шүү дээ. Тэнгүүт одоо бас нэг хичээлд явахдаа юу өмсөх вэ? Ямар пүүз өмсөх вэ гэд би ингээд бодож байгаа байхгүй. Нэгдээ нэмэх нь 2 гэдэг юм урамшууллаар нэг пүүз авах юм бол 2 пүүз ингээд нэмэлтээр өнгөө авч болох юм урамшуул байсан болохоор би юм 3 пүүз авсан байгаа. Одоо харуулъя. Энэ вэ? За ихнийх нь Nike байгаа. Nike яг юм заалн өмсөхтэй хүл тавтайхан ямар пүүз юм харсан байсан. Тэгээ хөл тавтайхан гэдэг ийм пүүз авсан байгаа. Пүүзийг авсан чинь өөрийнхөө нэг сонголтоор дурын нэг пүүзийг аваарай гэхээр нь би Adidas-ийн ийм All Star гэдэг энэ пүүзийг харж байгаа сонгоод татсан. Айгу өөрхөн байгаа. Тэгээд юу ярьсан хувьд материалын чанарын хувьд айгу гой санагдсан. Дэлгүүрийн зүгээс бас нэг 3 дахь пүүз буюу бэлгэний бас нэгдээ нэмэх 2 сүүлийн пүүз Converse байгаа. Хамгийн сайн мэдэх Converse дэлгүүрийн худалдагч ах нь надад за чи энийг аваа энэ ингээд тусдаа үнэтэй багцанд орсон байгаа ч гэсэн би чамд энийг өгье. Тэгээ энийг өгсөн байгаа. Нэг бол хичээлдээ өмсөхөд яг тохиромжтой. Тэгээ би бол нэм урт сүрүүтэйг нь авъя гэж бодсон. Гэхдээ яг хүн бэлгэнд өгч авч үгээгүй бэл тавьчих тийм ээ. Өөр. За тэгээ өнөөдрийн хувьд ингээд ийм байла. Тэгээд би хичээлийнхаа ажилтныг ингэж авсан. Ийм бүх юм авлаа гэж таньж unboxing хийж харууллаа. За тэгээд би нэг юм хэлэх гэсэн юм авчдаг. Би яг ингээд бичлэгээ хийгээд тэгээ эдитлээ дуусчихсан байсан байхгүй юу? Тэгээд одоо маргааш өглөө яг одоо 9 цаг маг ингээд оруулъя гэж бодсон чинь устчихсан байсан. Тэгээ би утасынхаа cloud аюу шалгаа тэгээ дахин сэргээх гэж үзсэн. Ерөөсөө болоогүй. Тийм учраас би одоо ингээ ахаад рекорд хийгээ сууж байна. Тэгээ одоо дахиад эдитлэх шаардлагатай болж байна. Тийм мартаж энэ бичлэгийг өглөө өдөр орой үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр бас ямар бичлэг хийх юм бэ вэ? Сони skincare-ийнхаа бүтээгдэхүүнийг илүү харуулаач. Тэгээ хэрэглэж байгаа тийм бичлэг бас хий гэж бодож ивэл бас комент бичээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа түр баяртай.